Манай бүлэг болохоор инспирэшн гэдэг бүлэг байгаа шүү дээ. Заны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид өөрийнхөө яг мэржлэгээ төвшөнд зурсан зүйлээ батханд бол эко томнууд болон шүтээсийн брэнд бүтээгдэхүүнийг гаргасан ажиллагааны бүтээгдэхүүнийг хийж эхлэх техник шатны төвшлтэй бүтээгдэхүүнүүд маань гарсан байна. За сайн байна. Энэ бол одоо эдийн технологиос оролцож байгаа. Лабораторийн стенд байгаа. Энэ стендийг оюутнууд өөрсдийн гараар хийгээд гол зорилго нь болохоор сургалтанд ашиглаад зөвхөн оюутнууд гэлтгүүгээр инженер техникийн мэргэжлийн ажилчид татамж урагч гэж юу болох тухай ашигланы ойлголт мөн түүн дээр практик хийх ойлголтууд өгөх юм байна. Энэ бүх стендийг болохоор оюутнууд хийснээрээ адил төрлийн стендүүдээс ерөнхийдөө эдийн засгийн 8-аас 10 дахин баг зардлаар хийсэн гэж бид дүгнэж байгаа. Бид механик ярих сургуулийн гэрийн калкулятор гишүүдтэй. Бид болохоор цахилгаан машин хийжсэн. Уг цахилгаан машинаар Солонгос доодог International Student Car Competition тэмцээнд оролцдог байгаа. Манай сургуулиас сүүлийн 6 жил оролцсон. Бид хамгийн сүүлд бүтээсэн энэ уг машинаараа сүүлийн 2 жил оролцсон. Хамгийн сүүлд болохоор бид гонхоор бариг хийсэн байгаа. Солонгос улсад болохоор 3 жилээр оролцдог. 45 км дуугаас 150 давах тогс үлдчих гэсэн 3 жилээр оролцдог байгаа. Бид энэ гурвынхаа нийлбэр оноогоор гонхоор хийсэн. Манай директорлоор наад тухайн лигтэй хийсэн байгаа жижигээс байгаа. Энэ дээр яг гол зорилго маань болохоор энгийн лигтэй бол програмаар хийдэг бол манай лигтэй эрхлэн автоматикаар хийгдсээр бол амжилттай байгаа. Тэгээд яг ажлууд үзэж энэ шалгаад хурд давах хаалга нэг хаах гэсэн үгнүүдийг бол яг бүх автомат жуултад бол яг ирлээгээр зөвхөн ирлээр л ашиглаж байна. Автомат нэг гол хоолтой. Тэгээ мөн энэ лиг маань бол яг тороос тасрах юм уу сударсан тохиолдолд бол механикаар яг нөгөө кабина барьж өгөх зорилготой. Доторх зорчигчийг бол аюулгүй талаас хамгаалах. Мөн цахилгааны тал дээр тог тасарсан тохиолдолд өөрөөсөө батарей үүсвэртэй тэндээсээ тэжээлээ аваад ажиллаж ойрхон давхарт хүргэж өгдөг. Химийн процессын оронд ашиглаж гэсэн. Энэ болохоор бүрэн хэмжээгээр балтаа аргаад төлчгээд баяжуулсан байна. Энэ болохоор бүрэн шашны шаналтай багт чихэрлэг. Монголчуудын хувьд нөгөө буурцаг бүрэн шашны хэрэглээ гомоо идэх штэ тэрийг нэмэгдүүлэх зорилгоор тийм амттан болгож хийсэн байна. Энэ болохоор өндөгний хасаар байжсан буюу кальцаар байжсан гэсэн хэмжээ юм. Энэ болохоор цацрагатай ийм хийж байна. Энэ болохоор хасарманы сироп. Бүрдийг амт бодлогоо төрөлбөрөөс хөтлөж дууш байдлаар үлдэх боломжтой. За энэ болохоор 5 цагийн бүтээн хэсэг. Энэ болохоор салаад байдлаар ингээд янз бүрийн амтлагаар амтсаг. Бүтээн өөр болохоор катега оромор их баялаг учраас ялч насны ямар ч насны тэрийг бүрэн боломжтой байна. За энэ бол 5 цагийн зарцаамаг дотор махыг нөгөө ширээр нь боловсруулаад зарцаамаг их хэвчсэн. За мөн 5 цагийг мөн амтлахтайгаад ингээд салаад нөгөө хоолны махны оронд нөгөө батангийн микс байдаг шүү дээ. Мөн үзэг амтлахтайгаа татаас нь нөгөө жерки байдлаар хийж байна. Үзэг нөгөө уурах бодис амин дэмжлэгний байдаг учраас альчнаас ямар ч тохиолдолд хийх боломжтой. Тэгээд 5 цагийн бүтээгдэхүүний хэрэглэсэндээ гаднаас ямар нэгэн нэмэлтээр эсвэл 5 цагийн хэрэглэснээр уурах амин дэмжлэгтэй агуулж авчихгүйгээр контрол махаараа авах боломжтой байна. За тэгээд манай аппликейшн болохоор баасан
Манай систем болохоор үнэтэй арилжааны систем байгаа. За энэ систем нь юу хийх юм бэ гэхээр брокер, банк, иргэн гэсэн 3-5 оролцогч талуудыг хооронд нь холбосон систем байгаа. Яг шийдэл нь юу юм бэ гэхээр одоо 1700 хувьцааг одоо банкнд одоо биеэр үлдээж очоод тэгээд банксаа үүсгэх байгаа. Энэ үйл биеэр үлдэх хэвийг системжүүлсэн байгаа. Манай систем бол тэгээд юугаараа даваа талтай вэ гэхээр Монголда бол анх удаага болол хийгдэж байгаа. Дээрэс нь яг нөгөө нэг Ариг банктай хамтарч Ариг банкны югаар хийгдэж байгаа учраас бодит үр дүнд хүрнэ гэсэн үг. Энийг хэлбэлээ. Миний хэлсэн болохоор мастай аппликейшн хийжсэн байгаа. Энэ яг юу юм бэ гэх юм бол шүтээсийн веб дээр байгаа мэдээллийн сангаасаа нөлөөд татж яваад утсан дээр ашиглах боломжтой мэдээлэлээр notification байдлаар хүлээж авна. Дээрээс нь техник технологийн мэдээллүүд болохоор энэ дээрээс хүлээж авна. Энэ болохоор RSS-ийг зөвшөөрсөн вебсайтуудаас энэхүү мэдээллийг татаж яваад мөн боловсролын үнгийн нэрийн мэдээллүүдийг эндээс харах боломжтой. Одоо шүтээс дээр их зарлалаа бас эндээс харах боломжтой. Одоо чухал холбоосууд дээр болохоор OIT веб, AC веб, SDN-ийн шалгалтын бүх төрлийн чухал вебүүд энд ороод төгсөн. Дээрээс нь болохоор оюутан болон багш сургалтын албад 3 type үсгэнгүүд энэ дээр өөрсдөө мэдээлэл оруулах боломжтой. Тэгээ мэдээлэлээ бас өөрөө хадгалаад дараа нь орчиж болно. Тэгээд клубийн мэдээллийг бас орж ирж болно. Одоо ингэ байгууллагын клубийн танилцуулга, дон байгуулагдсан клубийн гишүүдийн тоо зэрэг гэх юм. Ерөнхийдөө гол зорилго нь гэх юм бол энэ веб тухайн яг энэ бодит үр дүн гаргангуудаа бид нар энэ нэг яг ингэ бодит бүтээл болгож байгаа сургуультай. Тийм зорилгоор бид байна гэдэг. За энэ автомат төлөвлөлтийн систем нь болохоор хичээлээ нарны дангаар шийдэж байгаа нарны автоматжийн цэвэрлэг барьцаалаа хураагаад цаашдаа бүх хичээлийг бүх системийг хангаж байгаа хангах байгаа. Тэгээд энэ чинь модыг хийсэн байгаа. Хэрвээ энэ чинь усан сангийн ус багасгах юм бол модгийн помп автоматар ажиллаж байгаа үүнийг үүдэг. Энэ чинь одоо чиг мэдрэгч юм болохоор фан автомат чигийг мэдрээд хэрвээ багассан тохиолдолд энэ усан сангийн помпыг удирдах автоматар ажиллаж байгаа систем маань ажиллаж байгаа. Тэгээд чигийн хэмжээ бага байна. Усчлалт хэллээ. Чигийн хэмжээ хангалттай түвшинд орчлоо. Усчлалт унтраглаа гэдгийг бол тэгээд GSM модуль ашиглаад админы гаргасан автоматар очих байгаа. Ингэснээр бол тэгээд нэгдүгээр байгаль орчин нээлттэй 2-р эдийн засгийн үр хэмжээтэй байгаа. 3-р хөрөнгөний хөтөлбөрийн хөгжлөг ийм онцлог систем байгаа. Санхүү бүтэлийн төхөөрөмжийг хийсэн байгаа. Тэгээд ер нь бол жил болгон хийгддэг санхүү бүтэлийн тооллого бол батлаг иймэрхүү хэмжээний мэдээллийг одоо санхүүчид маань өөрсдөө гараараа ингэж бүртгэдэг. Энэ үйл явдлыг хялбарчлах үүднээс одоо зүгээр санхүүгийн юм дээр нэг юм QR код маагаад тэрийг энэ төхөөрөмжөөр уншуулсан. Өөр дээрээ нөгөө мэдээллүүдээ хадгалаад тэгээд хадгалагдсан мэдээллүүд маань болохоор яг энэ тухайн шифрсэн байдлаараа харагдаад тэд оны тэдэн сарын тэдэн бүртгэснээр нь бүртгэждэг. Тэгээд энэ мэдээллийг ер нь бол сайн боловсруулах юм бол компьютер руу USB залгуураар залгагдаад холбогдоод тэгээд мэдээлэлээ компьютер руу авах боломжтой байгаа. Ер нь бол иймэрхүү санхүү бүтэлийн хэмжээ. Манай төсөл маань Улаанбаатар хотод тодорхой одоо байшин сонгож байгаа энэ дээр судалгаа хийгээд судалгаа хийсний үндсэн дээр 3 төслийнхаа концепцийг гаргаж авч лид олон улсын одоо ногоон барилгын одоо шаардлагыг хангахуйц төсөл ингэж хийсэн байгаамаа. За тэгээд манай нийт 3 төсөл хийсэн байгаа. 13 м2-ийн төсөл маань одоо гэрчин хүчний хэмнэлтийн одоо шошгыг авч чадсан байгаа. Мөн дээрэс нь арай том метр квадраттай болох 42 болон 45 метр квадрат барилга маань гэрчин хүчний хэмнэлтийн бие шошгыг авч чадсан байна. Тэгээд дотор зохионоор уултын хувьд концепц санааны хувьд явах юм бол мэдээж байршлын судалгаанаас болж гарч ирсэн ямар нэгэн одоо хамаарлаг үзүүлэлтс гараагүй гэсэн. Тэгээд байршлаа сонгож Улаанбаатар хотод байршлаа сонгож авч судалгаан дээрсэн. Энэ шошгын үзүүлэлт дүнлэлт болохоор барилга эрчим хүчний хэмнэлтийн төвийнхөнд хамтран одоо барилга эрчим хүчний хэмнэлтийн төвийн патент яг өөрийнх нь патентыг ашигладаг програм дээр одоо бид нар шошгын одоо ESG хүртэл одоо энэ үнэлгээний мэдрэмжийг гаргаж ирж байгаа. Ингэснээр шошготой болж чадсан энэ жил
манай төсөл маань шошготой болж чадсан байна гэдэг юм. Энэ ногоон барилга юм а гэдэгт одоо эргэлзэхэргүй эцэхгүй нэг шалтгаан болж очиж байгаа. Үүнээс манай барилга бүрийн одоо дотоод одоо хан болон инженер техник одоо дулаан техникийн тооцоололт гэх мэтчлэн бүх тооцоонууд тэгдэж ерөнхий нийт өртөг төсөв Estimator Pro програм дээр бид нэр одоо бодож гаргасан байгаа. Манай энэ мод төсөл маань 38 сая төгрөгийг болсон. IHAB төсөл маань 48 сая төгрөгийн зардалтай. Энэ 13 м квадрат болох IHAB төсөл маань 13 сая төгрөгийн 13 м квадрат барилга 13 сая төгрөгийн өртөг болж байгаа. Ингэснээр бид нар тухайн бүрийн судалгааны шийдэл энэ хүчлээ оруулаад ойролцоогоор 1 м квадратыг 0.8-аас 1.2 сая төгрөгийн хооронд босох боломжтой болж ирж байна гэсэн. Тэгээ манай ерөнхий төслүүд маань олон улс болон дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад ажилтнаа оролцсон бүтээлүүд байгаа. Өөрөлтөө 3D принтерийн зохион бүтээлт энэ 3D принтер зохион бүтээсэн байгаа. Энэ 3D принтер маань 400, 380, 380 гэсэн хэмжээтэй ажлын талбайд 200 гэсэн хэмжээтэй материал хийх боломжтой 3D принтер байгаа. 3D принтер маань халаагч хушуу, халаагч тавцсан, FPS болж байгаа. Халаагч хушуу маань 250 градус хүртэл халах чадвартай. 250 градусд халдаг, хайлтдаг бүх материалаар 3D бит хийх боломжтой. Халаагч тавцсан маань 120 градус хүртэл халах чадвартай. Ингэснээр материалыг хооронд нь наалдуулах давуу талтай болоод ирж байгаа маа. Тэгээд энэ 3D принтерийн хувьд бол холбогч эд ангууд болох энэ саарл харагдаж байгаа PLA-гийн материалаар өөрийнхөө холбогч эд ангуудыг хэвлэсэн байна. Тэгэхээр яаж юм бэ? Дараагийнхаа цагруудыг хийхэд 3D принтер маань давуу талтай юм аа. Барилгын одоо бор өндрийн төмрийн байжмаас гаргаа авсан хоргож байгаа. Хоргож нь болохоор юу хэрэгжүүлэгддэг байж болохоор дооны цогны одоо ширэм хайлтын үйл явцанд одоо үйцэн материал болж орж ирдэг байгаа. Тэгэхээр энэ нь орж өгснөөрөө ямар үр дагавартай бэ гэхээр дооны цогны одоо доторлогоо болоод ширэм гарч үйлдвэрлэгдэж байгаа ширэмний одоо чанарын шаардлага мөн дээрээс нь төмрийн агуулмж зэргийг одоо сайжруулах зорилготой. За дээрээс нь хамгийн гол одоо яагаад судалсан юм бэ гэхээр энийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой учраас судалсан байгаа. Энэ импортоор орж ирдэг импортын бүтээгдэхүүнийг одоо орлох чадгаар одоо бүтээгдэхүүнийг хийх зорилгоор ингээд судалгаа явуулсан. За судалгааны үндсэнд болохоор хорголжинд орсон одоо бүх түүхэн эдэд маань бүгдээр одоо дотоодын бүтээгдэхүүнүүд байгаа. За мөн дээрээс нь импортоор орж ирдэг хорголжны одоо түүхэн эдүүдийг бүгднийг одоо оруулаад за тэгээ хоёулангийн одоо 0.5-аас одоо 1.5% хүртэл одоо хими одоо дотоод агуулмжуудыг ингээд тус нь судалж үзсний үндсэн дээр одоо дотоодын бүтээгдэхүүнүүдээр түүхүүдээр хийсэн бүтээгдэхүүн одоо импортыг хангах үйл шаардлага хангаж байгаа гэдгийг судалсан. За энэ сургалт тесттэй болохоор хоёрсоо маркет машины цэглэгээ одоо ээж бүрнээ харуулсан сургалт тесттэй байгаа. За энэ сургалт тестийн зорилго нь гэх юм бол одоо зорилго болон ашигтай тал нь гэх юм бол зорилго гэх юм бол одоо автомашины чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ихтэй сургуулиуд сурж байгаа оюутнууд одоо энэ дээр эд ангуудын задлж өгсрах за одоо зохиомжтой гэмтэл үүсгэж тухайн гэмтлээ засварлах зэрэг одоо ажиллагуудыг хийдэг. Тэгээд автосканер болон мультиметрээр одоо тухайн гэмтлүүдийг хөөж илрүүлж засварлах тийм зорилгоор хийсэн. За тэгээд экосистемийн давуу тал маань гэх юм бол одоо хосмол хөдөлгөөртэй хибрид автомашины цэглээн зөрүүлэх хэсэг юм байгаа. За энэ хөлөмжийн дөрөв удирдлын автомат хөлөмжийн удирдлагын систем гэж зохицуулж хийж байгаа. Энэ удирдлагын систем болохоор ерөнхийдөө хоёр горимтой автомат болон гар удирдлагын хоёр горимтой. Гар удирдлагын горимыг сонгосноор энэ дээр байгаа одоо хэрэглэгчүүд болох мотор гэрэл, сенс, халааг өргөх зэрэгүүдийн хэрэглэгчүүд одоо энэ дээр тоног дааснаар одоо ажиллах байгаа. Автомат удирдлагын горим гэх юм бол одоо энэ заасан байгаа энд одоо хөлөмжийн дотор байгаа мэдрүүдийн тусламжтай одоо хооронд нь харьцуулт хийсний үүдэн дээрээс одоо халаалт уу гэрэл асах уу гэдэг харьцуулт хийсний үүднээр засч байгаа. Жишээ нь ихэд
Өсний чигийг одоо энэ дээр 10 гэж заагаад өгсөн байхад одоо энэ цэгтэй байх юм бол одоо услага өөрөө автоматар 10 болтлоо одоо мэдрүүрээс ирэх хөтөн 10 болтлоо услага өөрөө автоматар яг 10-аас дээш гараад ирэхээр ихэд автомат хөлөмжөнд өөрөө услага зогсох байгаа. Түүнчлэн тэгээд яг бусд одоо хэрэглэгчүүд нь яг бүрэн автоматар өдөртдөг гэж байгаа. Контроллер нь ерөөхдөө програмчлал өгдөг PS юм. Тэгээд одоо самар дотор одоо контроллер нь энэ байна. Энд болохоор одоо энд тэнд байгаа 5 вольтын серво моторын удирдлага. Тэгээд энд байгаа хэрэглэгчүүдийн бүгдийг одоо эвлэгээр даруулаад ерөөхдөө удирдсан. Тоос дэлгэцсэн нь болохоор одоо хяналтын дэлгэц үе. Энд дэлгэцээр ерөөхдөө удирдах хянах юм боломжтой. За энэ удаагийн шилэн дэрвэлтэй шилэн туршаага. За энэний туршаанд бол одоо энэ салхин төлөвлөлийн зохион бүтээсэн. Энэ нь болохоор одоо гадаад нь ихэд одоо онгоцны хайрыг тэмдэглэх машины одоо модель энэ төрөлд ашигладаг. За миний салхин төлөвлөлд нь болохоор одоо 22 ансраа мотор байгаа. Нэг бааз энийг болохоор би инвертор руу татан жургаараа тавиад хурдан өдөрцсөн байгаа. Ингээд болохоор энэ салхин төлөвлөлд болохоор одоо яг нийтлэг хэрэглэгдэх салхин төлөвлөлд нь болохоор 3 талбайтай байгаа. Энийг одоо яг манайх шиг Монгол орнд одоо энэ арай хийц багтай хэлбэрийн юм цилиндр гэдэг одоо энэ төлөвлөснө ямар хаа гэдэг тийм судалгааны ажлыг зарлан марч байгаа. Энэ болохоор яг нэг байгалийн салхин сэнсний оронд энэ салхин төлөвлөлийг одоо өсөж хийж байгаа. Энэ бол хөш момент бол үнцгийн шийдэлтэй тодорхойлох лабораторийн төхөөрөмж байгаа. Ерөнхийдөө сургалтанд ашиглах төхөөрөмж байгаа. Энэ LCD дэлгэцэн дээр болох тэр хүч момент хоёрыг харуулж өгч байгаа. Тэгээд энэ оюутнууд бол өөрсдөө гараараа ингэж туршилтаа явуулах байгаа. Ингээ эргүүлж өгөхтэй. Энд дээр хүч момент нь өөрчлөгдөж байгаа. Тэгээд энэ торку сенсор, хоёр сенсор орсон байгаа. Торку сенсор, энэ лод сенсор бас хүчний сенсор байгаа. Энэ хоёрыг болох дээр Arduino-гоор удирдаад маш их моментын гарч ирж байгаа. За тийм. Arduino дээр програмчлсан тэгмүүдэд дөрвөн хүч дээр автно. Дугуйтаар автаа салгарах албан гэвэл дугуйтаар авсан альва саадыг болохоор мөчмөчөөрөө салж явахгүй урдлын хоёр артлын хоёроор холбоотой. Энэ болохоор нөмөрч гуйл бас бүрдээ юм хамааралтай болохоор нэг нэгнээс хамааралгүй болохоор саадыг давхаараа давж тастаа болж байгаа. Тэгээ үүний уцаараа Bluetooth модууд ашиглан уцаараа удирддаг. Тэгээд энэний кодыг болохоор Arduino Uno дээр бичсэн болохоор анхны код сонирхогч роб сонирхогч болон 14 хэрэглээ юу надад боломжтой. Тэгээд энэний бүтцийн хувьд болохоор нэг бэлэн нэг загварын биднээс өгөөд энийг сургуулийн зорилгоор ашиглах боломжтой гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ бол манай хараагүй мөсөрөөс ухаалаг тайс гэдэг маань бүтээл байгаа. Тэгэхээр манай бүтээл маань ерөнхий 5 хэсгээс бүрдэж байгаа. За нэгдүгээр тайны маань доод зөвлөх чигээ мэдв. Тайны гол хэсэг маань ультрасоник болоод удирдлагын хэсэг байгаа. Удирдлагын хэсэг маань өөрөө нэгдүгээр яг төв одоо тооцоолох компьютер Arduino ашигласан байгаа. За тэгээд GPS модуль, GSM модуль бөгөөд SD карт байгаа. SD картнаас бид яаж явах вэ? SD картнаар бид өөрөө байшлуудын талаар дуу гадгасан байгаа. Энэ дуунаас хамааруулан хэрэглэгч маань өөрөө төөрсөн тохиолдолд товчтаарснаар хаана явж байгаа байрлалыг чигэнд нийлж боломжтой аавс гарлтыг барьшуулж өгсөн байгаа. За тэгээд энэхүү төхөөрөмжийн маань яг гол шийдэж байгаа асуудал нь нэгдүгээр хараагүй маань өөрөө усан дээр гიშгхүүгээр явж болно. Хоёрдугаар зай мэдрүүлсэн хамаарат биеийн чэйж хэсгээс дээш бартаг зөвхгүйгээр давж гарч болно гэсэн. За тэгээд төрсөн тохиолдолд GPS болон GSM модулыг ашигласан 2G сүлжээгээр өөрийнх нь байгаа байшлыг авторгоор утгыг маань мессежээр дотны үнд нийлж өгөх юм байна. Тэгээд ингэснээр манай таймоны хэд хараагүй талгардаг яалттай асуудлыг шийдэж өгч байгаа зүсэж байна. За. Энэ маань хоёр горимд ажиллана. Нэгдүгээр нь автомат горим өөрөө саадаа бидрээд явна. Хоёр дахь нь уцаараа удирдна. Тэгээ муу ял зүгээр л тоос. Одоогийн байдлаар энэ салфитик юм уу тэг үс дээр сорж байгаа. Тэгээд үйлдвэрлэл болох гээд яах юм бол одоо сордог хэсгийн вакуумжуулалтыг сайжруулах юм бол илүү хүчтэй сорох боломжтой. За. Энэ бол хөлбөмбөчнийхээ нэг төмөр төдөөс хэсгийн төмрийн матах төхөөрөмж. За энэ болохоор барроо энэ бол энийг бол компьютер зориулж хийсэн байгаа.
Энэ нь болохоор ямар үүдтэй вэ гэхээр эргээд амжуулан шагаа авчиж цагаагаар тийм. Энэ дугуйных нь болохоор 8 зүг явна. Одоо хажууд шиг явна. Хажууд шиг юу баруун зүг хийж байна. Огшоо чөлөөтэй явна. За сайн байна. Бидний өнөөдөр хийсэн бүтээл маань CNC router машины түвшинтэй загвар байна. Бид энэ машинаараа хийснээр өөрөөсөө PCB хавдаг зорж бэлтгэх тийм машиныг байгаа ма. Тэр машины анхны загвар тэр одоохондоо зүгээр яг ажиллагааны бүрэн ажиллаж гэнэ үгүй юу гэдгийг шалгахын тулд ийм харандаа зооцсон байгаамаа. Тэгээд одоо энэ яг тэгсэн байгаа энэ удирдлагын хавтан бид өөрөөсөө яг гараараа гаргаж хийсэн. Механик хийж байгаа яг өөрөөсөө гаргаж хийсэн. Бод ажиллаж байгаа мотор нь гэх юм бол зүгээр DVD-ээр омноос гардаг степер мотор байгаамаа. Эдгээрийг ашиглаад ийм бүтээл хийсэн байгаа. Энэ болохоор хэмжээ авах шалтгаан. Бид нар болохоор нэгдүгээр курс болохоор нэг тийм илүү бас сайн сурааг байгаа. Яг аль чадхаараа гэснээрээ агаарч бол тусгай хоёрыг шийдчихсэн байгаа. Агаарч бол болохоор арифметик код авчирсан. Тэгээд арифметикаас төвтөрийн яг үрдлийн зааж өгөөд 2 сервер ингэж өргөж байгаа байдлаа. Үзүүлэх яг нэг температурын 30-аас дээшгээ заагаад өгсөн учраас нэг одоохондоо агаарын температур ч өөрөө 23-аас 25 градус байдаг. Тэгээд яг одоохондоо их амар яг 30-таа хүрч чадахгүй байна. Хүмүүст яг үзүүлэхийн тулд энэ чинь свич зааж өгсөн байна. Тэгээд туслахаа болохоор хөрсний чиг мэдрэгчээр газрын хөрснийхөө чигийг хэдэн хувийн хуурай байгаа шалтгаан өгөөд 50-аас 60% хуурай байх юм бол туслана. Тэгээд энэ аржиноогоос өгдлөө өгөөд энэ болохоор памп хийж байгаа. Энэ болохоор нэг танкнаас шууд помпноос шууд шахаж байгаа. Хоёр. Энэ болохоор зүгээр нэг юм цацагч хоёр юуны нэг хушуугаар хийж байгаа. Тэгээ ер нь бол үргэлжлүүлээд яг сайжруулаад хийх юм бол зөндөө байгаа бод шанс юм бол яг уу арай л яг нэгдүгээр курс болохоор арай л чинь. За миний хэлсэн бүтээл бол энэ хөрөмжийг очиж агаар дээр товч бичиж тэр таны хэдий товч зүйл таны хөрөмж хийсэн. За тэр хөрөмжийг бол агаар дээр бичиж байгаа тоог агаар дээр товч бичиж нэг юу чагт гэдэг мэт бүрдүүлэлтүүдийг хэмжиж байгаа бүлэтүүд модуудаар дамжуулаад бүлэтүүдийг явуулчих. Компьютерийн цаана урдаас сурсан тийм нэрх нэг төр ашиглаад таны хэдий товч бичсэйг бол тавьлаа. Миний хийсэн бүтээл бол CNC машин байгаа. Тэгээд бодит талрал энэ CNC машин биш. Миний жиглэр CNC машин. Энэ тооцоо машин боёо. Зураг машин байгаа. Бид нар ингээ бүх төрлийн гэрийн даалгавар ингэж дуурайлгаж чичаад гар үсгтээ цуг. Тэгээд ингээ өнөөдөр ингээ зурсан зүйлс маань бол ингээ амар баахан зурсан байна. Тэгээд одоо хүмүүс харж байгаа юм шүү дээ. Тэгээд энийг яг ингээ техник хангамжаар тайлбарлах юм бол одоо бид нар алхам моторын талаар ярих хэрэгтэй л дээ. Алхам мотор гэдэг нь бол ингээд 360-ыг 205-аас 1.8 градусаар шилжилттэй нэг удаа гэдэг байна. Тэгээд мотор 1.8 градусаар удирдах болдог болохоор ийм тоо удирдахтай юм хийхэд хамгийн тохиромжтой мотор. Тэгээд энэчнээс мого хараад шилжээд 1000-ны 1 наривчлалаар шигүр 10,000-ны 1 мм-ийн наривчлалаар зурж чаддаг. Гэтэ та нарт харуулж байгаагаар яг энэ бол ингээд 1000-ны 1 байсан бол энэ бол айгүй гоё зураг гарах хэрэгтэй байсан. Тэгэхээр бид нар бас яг энэ алдааны наривчлал бүрэн бас хийн чадаагүй байгаа бүтээл маань байгаамаа. Баг зэрэг алдаа гарч энд бэлгүй байгаа. Ингээд бүлэгт өдөөс гадаа юм хасал гарч байгаа. Энэ бол ингээд бүтээл том ах нь бол тийм том ах энэ болохоор томороо явж байгаа юм тий. За. Энэ бол томопын хэсэг. Энэ жижиг бий. Тэгээд энэ нь болохоор энэ хамгийн том зурч чадна. Метр 2 метр авах юм чинь ямар ч үлдэх үсгэж чадна. Тийм учраас манай за баярлалаа.
Энэ систем нь бол юу тавцсан бөмбөгийн PID-аар хэмжүүлж байгаа. Бөмбөгийнхөө байршлыг камераас авч байгаа. Камераас авч байгаа нь одоо компьютер дээр OpenCV програм дээр бөмбөгийн байршлыг тодорхойлж байгаа. Бөмбөгийн байршлыг тодорхойлсны дараагаар бол serial контроллер дамжуулж тавцсан дээр юу контроллер өгснөхийн дараа бол юу PID арга боловсруулаад тавцсан дээр бөмбөгийн тэнцвэртэй тохируулна. Хаан ТV сургуулийн баг байна. За манайх болохоор 2017 оноос гинэдэ судалгааны ажил эхлүүлээд хамгийн ихэнд энэ сурал тэтгэврэмжийг хийсэн. Энэ сурал тэтгэврэмжийг яг үндсэн юм бол хүндийн хүчийг гарын хүч болон дүүжинтэй хослуулан цахилгааны эрчим хүчийг үүсгэж хийж байгаа. За хамгийн ихнийх нь сурал тэтгэврэмжиж байгаа. Дараад нь нэгээ сайжруулаад дахиад сурал тэтгэврэмжээс энэ үед болохоор эхний сурал тэтгэврэмжийн эрсдэлтэй чанар нь харьцангуй суулаас учраас дараагийнх нь сур маань дангаар эрсдэлтэй давхар ичлэг гэж ингээд мөшг моментийн экстернэт байгаа гэсэн байна. За дараад нь энэ гарын хүчтэй дүүжин маань хослоод ингээд ажиллаж байгаа байхгүй юу. Үндсэндээ нөгөө уламжлалт аргыг л тийм боловсрол болж байгаа гэсэн уламжлалтаар хийхэд маш хүндрэлтэй байдаг учраас иймэрхүү механикаар шийдээд өгчих юм бол ахуйн амьдралд хэрэглэхэд тохиромжтой гэж үзэж байгаа. За яг үүнтэйгээ уялдуулаад яг ижлэхэн зарчимтайгаар устдах тохиромжийг хийсэн. Хамгийн анхны уцаж хавхтай. За энэ уцаж хавхыг болохоор цаанаасаа захиалж авсан. Энэ үс нь болохоор 4 метрийн хүнээс татаад 3 метр хутад зөөвөрлөх боломжтойгоор байгаа. За үүний дараагаар яг үүнтэй ижилхэнээр үцэж хавхыг хэрэгтэй. Үцгийг нь өхрийн ширээр оруулж хийсэн. Идэлсэн өхрийн ширээр оруулж хийхэд гол давуу тал гэх юм бол энэ эрзэний үцтэгээс илүү давуу талтай идэлгээний хугацаа бас дээрэс нь бүтээлийг өндөрсөж өгч байгаа. Хамгийн анхны устдах тохиромжийг гэх юм бол цагт 1200 байсан. 1200 литр татдаг байсан бол сүүлийн энэ бүтээл дээр болохоор цагт 3100 татдаг болсноороо давуу талтай байгаа. За яг энэ бүх тохиромжуудын маань юу гэх юм бол хүндийн хүчийг гарын хүчтэй хослуулсан тийм механик тохиромж байгаа. За